За энэ удаагийн видеогоор бид соронзон хүчний моментын талаар үзье. За тэгэхээр энд бол бид цахилгаан моторын талаар схемийг харуулж байна. За энд бол батарей байна. За энд бол шотог байна. За энд бол хүрээтэй цуг эргэх хагас цагираг гэж байна. За тэгээд энд бол хүрээ буюу жаз гэж нэрлэдэг. За тэгээд соронзон орн маань бол N-ээс S рүү чиглэсэн. За тэгэхээр энэ цэнхрээр бол бид соронзооны индукц. За энэ гүйдлийг дүрслсэн байна гэсэн. За тэгэхээр энэ гүйснээр энэ хоёр дамжуулагч төр хүч үүслээд бол энэ хүрээ маань бол эргэнэ. За эргэнгүүт энд юу болох вэ гэхээр энд хүрээтэй цуг эргэх энэ хагас цагираг маань бас цуг дагаж эргэхээр энэ шотог бол энэ контактаар буюу харилцан үйлчлэлээр бол гүйдлийг хүлээнэ гэсэн. Нэгснээ энэ хоёр маань бол яг хатуу бэхлэгдсэн биш. Тэгэхээр энэ дээр бол юу болох вэ гэхээр чөлөөтэй эргэх боломжтой гэсэн. Тэгэхээр тодорхой хугацааны дараа гүйдэл маань гүүгээд энэ одоо жаз эргэсэн ч гэсэн яг хагас эргэлтийн дараа бол яг энэ гүйдэл маань бол ерөөсө чиглэлээ өөрчлөхгүй яг энүүний дагуу гүйсээр байна л гэсэн үг. Тэгэхээр энд бол ийм тасралтгүйгээр юу болох вэ гэхээр ийм эргэлдэх хөдөлгөөн үүсдэг. За тэгэхээр энүүний талаар хэвтүүлээ судлаа. За тэгэхээр энэ яг тэнхлийн дагуу эргэлтийн тэнхлийн дагуу энд ингээд бид бол ажиллагч байна гэж үзье. За энэ бол юу вэ гэхээр нүд байгаа. За тэгэх юм бол бидэрт юу харагдах вэ гэхээр гүйдэл доошоо гүйж харагдана. За энэ доошоо гүйж байгаа гүйдэл. За тэгээ гүйдэл маань цаашаа гүйж байгаа гүйдэл. За тэгэх юм бол энэ дээр бол юу болох вэ гэхээр цаашаа гүйж байгаа гүйдэл. За тэгээд энэ дээр бол гүйдэл яах вэ гэхээр дээшээ гүйж байгаа гүйдэл. За ингээд энэ чиглэлд байгаа. За тэгээ гүйдэл энэ дээр ийшээ гүйж байгаа гүйдлийг дүрслэх юм бол энэ дээр бидний хувьд бол наашаа гүйж байгаа. За тэгээд энэ хэсгээр доошоо гар гэвэл за ингээд доошоо гүйж байгаа. За ийм маягийн харагдана. За тэгэхээр соронзоорны индукц мөн бол энэ дээр бол N-ээс S руу буюу ийшээгээ B байгаа. Ийшээгээ B энэ дамжуулагч төр ч гэсэн B байгаа гэсэн. За тэгэхээр баруун гарын дүрмээр ингээд авч үзье. За гүйдэл маань бол эрхээ уруу тэгээд соронзоорны индукц маань бол 7 уруу. За дунд уруу маань бол F болдог. За ингээд баруун гараа тавиад үзэх юм бол юу болох вэ гэхээр цаашаа чиглэлтэй гүйж байгаа хэсэг дээр бол энэ дээр бол доошоо хүч үйлчлэнэ. Эрхээ уруугаа цааш нь байрлуулад 7 уруугаа дагуу байрлуулах юм бол доошоо чиглэлтэй хүч үйлчлэнэ гэсэн үг. За нөгөө талд дээдл хэсэг дээр болохоор гүйдэл наашгаа ярьж байна гэдэг соронзоорны дагуу байрлуулах юм бол энэ дээр үйлчлэх хүчний чиглэл дээшээ. Тэгэхээр юу болж байна вэ гэхээр яг энэ соронзон оронд орсон тохиолдолд бол яг энэ хоёр дамжуулагч дээр бол нэгэнд нь доошоо нэгэнд нь дээшээ гэсэн хоёр хүч үйлчилж байгаа. За энэ хоёр захын хэсэг дээр бол юу болох вэ гэхээр яг эргэлтийн тэнхлэд бол огт нөлөөлөхгүй буюу гадагш чиглэсэн ийш чиглэсэн хүч үйлчлэнэ. Нэг энэ зургийн автохоор харах юм бол дээшээ гүйж байгаа гүйдэл дээр бол цааш чиглэлтэй хүч үйлчнэ гэсэн үг. За тэгэхээр энэ хэсэг дээр бол наашаа чиглэлтэй хүч үйлчилж байгаа. Зургийн автоход. Тэгэхээр бол бидэрт бол энэ хоёр хүч бол ерөөсөө огт эргэлт үүсэхгүй. Эргэлтэнд нөлөөлөхгүй гэсэн үг. Ямар хоёр эргэлт гэхээр энэ хоёр бол бидэрт эргэлтэнд нөлөөлөхгүй. Эргэлтэнд нөлөөлөхгүй учраас бидэрт хүчний момент үүсэхгүй. Нэгсний энэ ОЦ-ийг тойрж эргэж яах юм бол радиус вектор байна. Тэгэхээр энэ радиус векторыг авч үзэх юм бол энд бол ерөөсөө бидний эргэлтэнд нөлөөлөхгүй. За нөлөөлөх хүч маань бол юу юм бэ гэхээр зөвхөн дээш болон доошоо чиглэж байгаа хүчнүүд гарчиж байна. Нэгсний энэ хүч за мөн адил энэ хүч байна гэсэн. За тэгвэл бид нар юу авч үзэх вэ гэхээр энэ дээр бол эдгээр хэсгүүдийн талуудын зай авч үзье. За энэ уртыг хэдүүлээ А гээ. За энэ уртыг хэдүүлээ Б гээ. За тэгэх юм бол юу болж байна вэ гэхээр энэ зай бол Б хуваах нь 2 болно гэсэн. За тэгэхээр хүчний момент бичих юм бол хүчний момент гэдэг маань R үрчгэн F байдаг. За энэ R гэдэг маань бол бидний хувьд бол энэ доотлын дамжуулагч дээр ярих юм бол энэ дээр бол B хуваах нь 2 болно гэсэн. B хуваах нь 2. За тэгэхээр энийг бол бид нар ингээд вектор илэрхийлэлээр бичиж байна. За энийг модулыг олох юм бол M R F
синус альфа гэж гарч ирдэг. За энд бол альфа гэдэг үнцэг маань бол юу юм бэ гэхээр RF хоёрын хоорондох үнцгийг ярьж байгаа. Тэгэхээр бидний big B гэдэг маань бол big хуваах 2 гэдэг бол энэ зай. Энэ. Тэгэхээр энэ хоёрын хоорондох үнцэг гэсэн үг. Энэ үнцэг альфа болчихно гэсэн. За тэгэх юм бол эргэлтэд бол юу хамаарах вэ гэхээр энэ перпендикуляр F-ийн перпендикуляр байгуулагч буюу энэ хүч хамаатай. Нөгөөх нь big хуваах 2 гэх юм бол альфа маань энд гарч ирнэ. Бас перпендикуляр байгуулагч гэх юм бол энэ хамаатай гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол энд юу гэж хэлдэг вэ гэхээр хүчний момент маань big хуваах нь 2. За тэгээд F за үржих нь синус альфа болно гэсэн үг. Синус альфа. За энэ F гэдэг маань бол дамжуулалт өөрчлөх хүч бөгөөд өмнөх видеон дээр гаргасан IL B гэж үзсэн. За энэ дээр L гэдэг урт маань бол бидний хувьд бол юу гэхээр А болчихно гэсэн үг. Дамжуулагчийн урт нь А. Тэгэхээр энийг ингээд бодоод орлуулах юм бол нэг тал дээр гүйцэтгэх хүчний момент маань B хуваах нь 2 I A B тэгээд синус альфа болно гэсэн үг. За ингээд үзэх юм бол бидний энэний одоо хүчний моментуудыг харах юм бол яг нэг чиглэлдээ гарч ирнэ. За одоо жишээлбэл юу болох вэ гэхээр F гэсэн хүчний синус байгуулагч бол ийшээгээ F перпендикуляр энд гарч ирнэ. За энд бол R гарч ирнэ. За тэгэх юм бол юу гарч ирэх вэ гэхээр торкийн чиглэл маань бол хүчний моментын чиглэл энэ дээр цаашаа чиглэлтэй гарч ирж байна. Бас л энэ чи вектор үржүүрээр гарч байна. Хүчний моментын чиглэл цаашаа байна. За R гэдэг вектор дээдл дээр байгаа. Тэгээд F перпендикуляр мөн адил юм байгаа. Тэгэхээр энүүнийх маань болохоор хүчний момент мөн адил цаашаа байна. Тэгэхээр энэ хоёр хүчний момент бол нэг чиглийн дагуу очиж бол хүчний моментууд бол нэмэгдэнэ. Тэгэхээр юу болох вэ гэхээр нийлбэр одоо хүчний момент маань бол нэг талынхаа хүчний моментыг хоёр дахин авсантай тэнцүү гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энд хуваах хоёр нь арилаад за B A BI гүйдэл гарч ирнэ. За тэгээ A B солонцоорны индукс тэгээ синус альфа гарч ирнэ гэсэн. За эндээс бол бид юу гарч ирэх вэ гэхээр big A-ээр үржүүлэх юм бол энэ бол талбай болно. За тэгэх юм бол I талбай. За S байж болно. Эсвэл area гэдэг үгний бид нар A-г авч болно. За тэгээд area гэдэг үг авчи. За тэгээд үржих нь B синус альфа. За ийм чиглэлд гарна. Тэгэхээр хүчний момент маань бол энэ вектор хэмжигдэх юм бол энийг хэдүүлээ вектор хэлбэрээр нь бичих юм бол за энд I-г үржих нь A гэдэг юм гарч ирдэг. За энийг бол бид нар юу гэж үзэх вэ гэхээр гүйдлийн чиглэлийн дагуу авах юм бол одоо жишээ нь ингээд гүйдэл гүйж байгаа гэж үзье. За энэ гүйдэл гүйж байгааг авах юм бол энийг бид нар вектор хэмжигдэх юм болгож болно. За энэ тойрж байгаа гүйдлийн дагуу эрхээ өрөөгөө байрлуулах юм бол за энэ бол юу болж өгдөг вэ гэхээр бидний хувьд соронзон моментийн хэмжигдэх юм болж өгдөг. Тэгэхээр бид нар μ тэнцүү I A гэж үчдэг. За тэгэхээр энэ бол юу юм бэ гэхээр диполийн момент гэж нэрлэдэг. Соронзон диполийн момент. За энэ бол өөрөө вектор хэмжигдэх юм. За энэ вектор хэмжигдэх юм бол энэ хүрээний чиглэлийн дагуу авах юм бол энүүний дагуу гарч ирдэг вектор нэгсний 10 гараар авах нь гүйж байгаа гүйдлийнхэн дагуу буюу хүрээнийхэн дагуу гүйдлээ аавна. За тэгэх юм бол эрхийн хурууны чиглэлийн дагуу соронзон диполийн момент чиглэж гарч ирдэг. За тэгэхээр энэ бол энэ одоо хүрээнд байгаа талбайн дагуу гарч ирдэг буюу энэ дээр бол талбайн чиглэлийг ингэж бас яг авч үздэг. За тэгвэл энийг бид нар юу болох вэ гэхээр I A үржүүрийг бид нар соронзон диполийн момент гэх нэ. Соронзон диполийн момент. За тэгэх юм бол бидний соронзон хүчний момент гэдэг маань юу болох вэ гэхээр мё бүрчин B болно гэсэн үг. B буюу ийм вектор үржүүрээр тодорхойлогддог.
За тэгээ вектор үжүүр дээр энэ хоёрын хоорондох үзэг альфа үзэг маань яг гараад ирдэг. За ингээд бичих юм бол энэ маань бол u b синус альфа болно гэсэн үг. За бид өөр юу бас тодорхойлж болох уу гэхлээр соронзон диполийн потенциал энергийг тодорхойлж болно. За потенциал энергийг гаргах юм бол цахилгаан диполтойгоо их төстэй гарч ирдэг. Хасах μ b гэдэг энэ скалар учир гэдэг. За потенциал энерги гэдэг нь бол өөрөө хязгааргүй шилжүүлэх ажлыг ерөнхийдөө бол тодорхойлж хэлдэг. Тэгэхээр хязгааргүй шилжүүлэх ажил гэдэг нь бол харилцан үйлчлэлийн энерги мань болохоор тэг болох хүртлийг ерөнхийдөө тодорхойлж хэлнэ гэсэн үг. За тэгэхээр бол бид нар бол цаана бол энийг бол ямар нэгэн ажил байна гэдгийг бол мэдэх юм байна. За тэгвэл бидний ажил гэдэг ойлголт бол хүчийг үржих нь шилжилт. За ийм скалар үржүүр байдаг. За нөгөө талаар бас юу гарч ирдэг вэ? Эргэлдэх хөдөлгөөн дээр ажил гэдэг маань ажил гэдэг нь энэ скалар хэмждэг учраас юм. Торк буюу хүчний моментыг өнцгөр үржүүлдэг. За мөн адил ийм байдаг. За тэгвэл бидний энэ хүчний моментыг бол олцсон байгаа. Тэгвэл d омега гэдэг маань бол юу гарч ирэх вэ гэхээр хүчний моментыг хүчиндээ төөдтэй байна гэсэн үг. За эндээс ингэ үзэх юм бол хүчний момент гэдэг маань бол бидний хувьд бол I A за тэгээд B синус альфа гэж үзсэн. За тэгвэл синус төөдтэй үржиндээ төөдтэй байна гэсэн үг. За тэгэхээр эндээс ерөнхийдөө бол интеграл авчих юм бол бидний хувьд бол юу гарч ирэх вэ гэхээр ажил гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэ ажил маань бол юу болчих вэ гэхээр косинус чинь синус интеграл бол хасаг косинус. За тэгэх юм бол I A B косинус төөдтэй болчихно гэсэн үг. За тэгэхээр эндээс бол бид нар бол I бол μ болчихно. За тэгэх юм бол ажил гэдэг маань бол нөгөө талаас μ за тэгээд юун дээр ийм космос төгтө гарч ирдэг вэ гэхээр скалар үржүүр гарч ирдэг. За ингээд бол бид нар бол энийг бол юу гэдэг вэ гэхээр соронзон диполийн потенциал энерги нь зөвхөн өнцгөөс хамаарна гэдэг яг тодорхойлж байна гэсэн үг.